намайг алахыг хүсэж байгаа бол сэлмээр бол чим надаач хөршиг үзэстэй хэр байна. Монгол хүч. Төний ким үз гэдэг. Тэр бол тоглоом хөгжүүлэгч. Тэрээр RV хэмээх томоохон компанид ажилладаг. Одоогор нэгэн томоохон модель дээр бүхнээд ажиллан ажиллаж байгаа. Түүний бүтээж буй тоглоомоос онцлог ганц зүйл нь тоглоомын хөгжил болон үйл явдал нь тоглогчийн сонголтоос шалтгаалan өөрчлөгдөж явдлаа. Мөн дэвшлэлтэй AI бүхий дөрүүдийнх нь ачаараа тоглоом нь хүмүүсийн анхаарлын төвд ороод байгаа тэр үе. Олон төрлийн анги мэргэжилтэй учраас тоглогчид ганц нүд баригдалгүй хүнсэнхий маягаараа тоглох боломжтой. Харин сүүлийн доо нэг үеийн баг нойр олгүй ажиллаж байгаа. Үүний гол шалтгаан нь энэ залуу. Түүнийг Deculane 1 гаргахан Deculane-дэг. Нэр нь нэлээд урт байстай. Энэ дүрд засвал маш их бөгөөд үжинийг хамгийн их хязгаарч байгаа болчихлоо. Эцэст нь би түүнийг явж алдаа гаргалгүйгээр хороочлаа. Үүнийг хэлэхэд нь хэндээ гагсаа. Харин дараа нь мэдхэд энэ дүрийн тоглоомын орон зайнатан байсан. Сүйдсүүдээ алдах тавилантай нэлээд төлөвлөлтөд гаргасан. Ажлаач байтал ард нь хэн мэддэхгүй нэг юм бүтээг гарч ирвэ. Хэдэн зүйлийг өөрчлөх хэрэгтэй шүү. Зохиол баг зэрэг өөрчлөлт орсон. Ингээд л үжинд дахин ажил нэмэв. Хоёул өөр зүрийн зүйл ярилцаж байтал эмэгтэйгтэй. Гэтэ ч үүнийг мэддэг лөө. Энэ дүрийн модель нь чийштэй. Гэсэн нь ядарсан үжиний толгойг бүгд чиргүүлв. Тэр эмэгтэй бол үжиний X найзчгүй. Сансноос хойш өртөө 6 сарын дараа Next-д олчихсан гар. За одоо Deculane-ийн төхрөө оръё. Багтаага цавьс тэгж өрөмжлөгдөж байсан ч яг үнэндээ тэр ердийн онож хэвтэн байсан. Тэр бардам зан язгууртны цусноос олоод хамгийн ядгийн зан анжтай нэг юм болсон. Тэгэд маань үжин шин өөрийнх нь модель гэсэн шиг 9 шидийн скилэмж гарнаа. Цаг болъё. Буцаагаад байж удал Rain гэх зохиолч нь чадчихад ороод ирдэг. Ийм өөр яасан бол өөрчлөлт гарсан бахтаа гэдээ асуудал. Гүйл зүгээр харах гэж байлаа. Уучлаарай юу хэлцэн дууссан моделийг хармаар байна шүү. No. Тэгшээ цонхоор артаа. Үүжин цонхоор харах мөчөд тэнгэрийг хуваах мэт асар том аянг цаглав. Яг ямар авшин бай. Хормын өмнө цэлмэг байсан тэнгэрийг хөвтөн харуул бурхан авчаа. Юу? Би хаана байна? Энэ хэн бэ? Тэр үед үйл танах нэгэн хүний хоолой сонсогдов. Тиймээс жаалаа. Үүнийг бүү март. Түүндээ зөвл сэрэмжтэй яв. Deculane тиймч тайван хүн биш. Одоо тэр өөрийгөө барьж байгаа гэдэг. Гэтэ нэг л өдөр тесэрч магадгүй. Тэр бол аимшигтай хоросон натан. Нэгэн эмэгтэй ууртаа наргагүй Deculane-ыг сэрээдэг. Нэг эмэгтэйгээс болж хэдийг хүртэлтэй бүүх гэв. Бичиг цааснууд чинь үлдээлээгээ гараад явчихдаг. Үүжийн 7-ны турш энэ бийд байсан ч одоо л өөрийг хөгжүүлж байсан тоглоомын ертөнцид орчихсон гэдгээ ойлгосон. Би өөх тавилантай хүн. Би тоглоомын хорон санаатай. Би Deculane болцсон байна. Одоо л тэр яг аль үгээр явж байгаа гэдгийг мэдэхгүй. Мэдж байгаа ганц зүйл нь биетэн байгаа нийт манаа нэг л мэдчихэдэг. Ганц амрын манаа үүжийн тэнэлээд бүгд тоглоом ажиллах явцдаа мянгуудад хэлж үзсэн ч ганц удаа л амьд гарчсан. Тэр бол ердөө дунд төвчний босс өөргөө гүйцэтгэж байгаад өөх тавилантай зохиогдсон дүр. Тэгэхээр мануунийг өөх тавилан л хүлээж байна гэсэн үг. Өглөө сэрээс охины үлдсэн цаасан дээр эзэн хааны сургуулийн профессор Deculane гэж бичсэн байв. Тэр сургуулийн профессороос тарчээ. Унтаж байх үед нь сэрээс охиныг Eril-1 гаргахан Deculane-тэй. Тэр Deculane-ыг олдож Deculane-ийн гэрээг захирч байгаа хагас цус дууй. Чаган таагүй хацтай л юм шиг байлаа. Нэмж дуртахад Eril-ийн ирээдсэн эмэгтэй нь Deculane-ийн сүдсгүй Julie. Тэгэл тоглоом өсчээгээ даалгаврын цог гараад ирнэ. Дэлгүүрийн цог гэж бас нэг юм байдаг. Их л чухал зүйл гэж ярьдаг. Нөгөө анх өөрх нь модельд баах эсгэл нэмэд байсан да. Тэр нь одоо өөрт нь даваа тал болж ирж байгаа. Ганц амар юм. Deculane-ийн өдөр тутмын амьдралаа өмсдөг хувцас оюун санаа зэрэг нь яг л насаараа Deculane байсан юм шиг халдаад байгаа нь мэдэгдэг. Энэ насандаа ийм тансаг машин сууж байгаа юм байна. Навш гэж. Тансаг машин гэсэн чинь тэр үе санаад орчлоо. Алдаа болтол дургуураад байгаа юм. Энэ одоо юм бэ? Профессор Удримент энийг танд энэ чимээ заалавал Deculane-ийг туслах. Ой, чи шийдсэн үү? Би таны туслахаар ажиллаад 3 жил болж штэ. За параг.
Өнөөдрийн лекцэнд хэрэгтэй бүх мэдээллийг агуулчихсан хэн хүн хараад л магтана өлчтэй. Гэтэл сайн ажиллаа. Гэхдээ би ямар гэж юм бэ? Дотромч мухараад хажууд нь жолоочин шок. Эцэст нь тэр ажилдаа ирэв. Эцэг хааны сургуулийн нэг юм газар бий. Хүүхдүүдийн декүлэний гих тоглолт дүүрэн бужанааны араас декүлэ маань ороод ирдэг. Хөөх, ямар царайлаг юм бэ? Бас дээрс нь ухаалаг. Дог юм бэ? Дог гинэ. Эцэст нь бид орцох шив. Аав минь дайсан декүлэний хоогийн авш минь. Энэ охиныг Иперин гэдэг. 3 жилийн өмнө аав нь амиа орлцсон. Шалтгаан нь гэвэл олон жил шимждэг тайлах талаар судалгаа хийж байсан ч хулгай даалтагдаад эцэст нь амиа орлцсон. Тийм ээ текүлэлж таа шүү дээ. Өөр юм байх уу? Язууртан бууж төрсөн ч аавыг алдснаар пашин сав юу гэдэг зүйлээ алдчихсан зүдэрсэн охин. Энэ дээрээ толсон тэр текүлэнээс өшөө заавал аавна гэж шийдчихсэн. Энэ сургуулийн сурагч биш байсан бөгөөд яг хичээсний эцэст орж ирсэн. Ганц текүлэний төлөө шүү дээ. За ингээд лекц маань декүлэний танилцуулгаар эхэлдэг. Би уус шидийн цамхын ахлах профессор элементүүдийг удирддаг хаан шидтэй. Шидтэнгүүдэд нийт 11 зэрэг байдгаас хаан гэдэг нь 4-р зэрэг. Баахан онлооротол эвж мэдэх юм ажаагаад энэ сайн байгаа болсон. Декүлэний онцлог шинжүүд энэ сайн багш болохоос гадна тайван бахан тусалдаг. Декүлэн маань яг өндөө тийм ш авьяастай нэг юм бишээ. Түүний одоогийн манад 3,000 байхад 30,000 манаатай нэртэй шидтүүрэл байдаг. Ингээд лекц дуусах талруугаанд сүүлийн ганцыг нь өвж юм биш. Декүд маань хүн дээр туссан болтой. Асуулт байна уу? Ашгүй байхгүй болтой гэж санаамраад байж байтал Иперин ойлоод тусаад ирдэг. Мэдхгүй юмыг нь асууж бурхайг дэлгэх төлөвлөгөө. Декү маань явц чудаггүй хөлтөд хариулахгүй интернет тултаад байдаг. Яг гэм бэ гэсэн ойлгох чадвар ажиллахад манай шаард юм байна. Манууны манай дуусах гэж тултаад зарай. Яг гарах гэж болтол хүлээгээр та нэг ямар шившлэг гэдгийг тайлж чадах байх. Мэдээж үлдсэн манааг ашиглаад зөвлөлчлөхгүй байх бай. Аура фармдад тахнаас гарлаа. Сургуулийн цааны газар Иперин хоолойд ингээ текүг хараад байж удаг. Шал боломжгүй харилцсан шаач инстаач. Тэгээд байж утал найз нэрснэ. Текү багшийн зүйл болстоолаа. Үнэхэр мундаг бастай. Орацтай хастава. Гэт бүү шалчхнаа. Сургуулийн солигдсон декүлэн тахимаас гарч байгаагаар хэлдэг. Сая болсон зүйлсүүдэд өгнөн алхаж байтал энэ хүн бол декүлэний судалгүй Жули Вон Дэ Фредди. Хэрвээ мэдхэнд дагуулсан 7 хоногийн өмнө өгсөн амлалтаа зөрчөөд үү? Ямар авалт өгсөн бэ гэхээр өөрийн худал хурмаг болон зангаа бусдад дэлгэнгээд амгацчихжээ. Мэдээж амлалтаа биелүүлж чадахгүй. Ямар гэж юм уу хэлээ дээ. Энэ хоёр болохоор шаардлагаас зүг тавьсан бөгөөд Бьюклен болон Фреддийн гэр бүлийн шилдэгүүд. Сургуулиас гарах явцдаа 90-50 дөрвөн зогсдог. Юу вэ? Энд байралтаа. Балдраа, туслахад хоолоод унаачжээ. Чи байсан юм уу? Би ч юм билээ. Зоороо өглөө. Декүлэнтэй уулзгаад яараа гүйж байсан шалтгаан нь энэ жилд төлөв авах хүмүүсийн чагсаалт. Декүлэний онцлог шинжүүдээс болж хүмүүсийн дуудах хүмүүсийн нэр шаарлаар гэрэлтдэг. Тэр олон хүүхд дундаас хамгийн тод нь Иперин. Тэр бол актин чавуугийн мөртлөө шидэн самхагт орж чадах авьяастай нэгэн гэвч. Декүлэнийг яах бол гэсэн азасаа болоод ямар ч төлөв олохоогүй байдаг. Тэр декүлэн зохиолын дагуу яваад байвал би өхөн дамжиггүй хэмээн тоглоом эсрэг ослоор явахаа шийдэн туун төлөв олгодог. Энэ ертөнцид амьд төлөх хамгийн шилдэг арга нь хүчтэй болох. Хэрэлдүүд тэр амьд нь алдах олон зүйлтэй таарна. Гэтэ тэрэнд ашигтай нэг зүйл байгаа. Тэр нь онцлог шинжүүд. Декүлэн хэлдэг шиг 4 элемент өдөртөж чадахгүй ч хэлээ газар болон галын элемент өдөртөх потенциалтай нэг. Цааш тэр нь хөгжих боломжтой л асуув. Ямсыг хурдан ойлгохын тулд ямсыг өдөртөх талаар суралцах шаардлагатай. Мэдээж тэр амжилттай болох нь. Тэгэж болоогүй бие бүхэлдэн шидийн тойргоор бүрхэх гэж оролдоно. Энэ ертөнцид шидийн тойрог томрох тусмаа хүчрэг болдог. Бүрхэх үйл явцад ачаалтай алгүй сөрөг үр дагавар гарах хэсэлтэй ч хэлээ тэр нь төмөрхөн хэмээх потенциалаа тулах боломжтой онцлог байдаг. Эцэст нь бүтлгүүтдэг. Тэ хаасангүй. Өрөн дээрээ шидийн тойрогтой болчихсон. За энэ хүрээд эхний парт маань дуусч байна. Яг гол үйлдвэрлэлүүд нь дараагийн партаас эхэлнэ.
Та бүхний маань утсан дөнгөж эхлэл зур байсан гэсэн үг. За тэгээд дараагийн хэмжлэгээр уулзцгаая. Windbreaker. J. Joe, Winnie, Dawn, Shelly. Манхва сонсох нь үзүүлж